Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За бид нар 7 хоног бүрийн 5 гарагийн яг энэ 15 цаг 5 минутад танд бас шин зочин, шин сэдвтэйгээр нэвтрүүлгийг хүргэдэг байгаа. Яг одоо манай гэр бүлийн радиогийн 104.5-ын 1-р эфирээс найруулагч Мизо, хөтлөх сэтгэл зүйч гэрлээ миний би хамт байна. За харин өнөөдөр бидэнтэй хамт ярилцахаар 6 дугаар ангийн сурагч болох төгөлдөр мөн ганц сууд ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За бид өнөөдөр уурлах нь буруу юу гэдэг сэдвээр ярилцсан. Уурлах нь буруу юу? За манай асуулт сонсоод ямар хариулт орж ирж байна толгонд нь? Уурлах нь ер нь яг хүний бие нэг сайнаар биш ч гэсэн ер нь бол хүн уурлахгүй байна гэж бол байхгүй. Хүн болгонд уурлах гэдэг мэдрэмж байдаг. Тийм хариулт орж ирж байна уу? Ганц хувьдад ямар хариулт орж ирж байна? Уурлах нь буруу юу гэхлээр? Нэг хүмүүсийн уралж байгаа дүр зураг. Тэгвэл чиний хувьд буруу юу гэдэг хариултанд юу гэж хариулмаар байна? Ер нь уурлах нь бид маш хор ашигтай. Учруулдаг. Учир нь ингээд хүн уурлах тусмаа ингээд улам ингээд хөгшөлдөг. Тэгээд ингээд амьдрах хугацаанд багасдаг учраас буруу гэж бодчих. Хүмүүс яагаад уурлахаар бид нь хортой агаад бүр амьдрах хугацаанд багасдаг гэж чи бодож байгаа юм да? Дархлаа нь муудаад уу? Харин мэдгүй. За төгөлдрийн хариулахаараа бид нь яг нэг сайн биш ч гэсэндээ байх ёстой мэдрэмж гэсэн шүү дээ тий. Яагаад тэгж боддог болсон юм бол? Мэдгүй. Гэхдээ Inside Out гэдэг кинонд нэг ярилцсан байдаг та. Бид нэрөө? За. Яг тэр киноноос хойш ингэж боддог болсон шүү дээ. Уурлах гэдэг мэдрэмж нь ер нь байх ёстой зүйл нэ. Одоо ингэж жишээ нь ангийн хүүхдүүд ингэж цаглагууддгүй, ингэ уурыг хөрөхгүй, ингэ ангийнхан бүх хүүхдүүд ингэ яг хичээлээгээ 50 байж гэнэ гэж бас байхгүй шүү дээ. Тийм болохоор ингэ уурлах нь яг анги мэн тиймхүү газар бол хэвлээсэн. За тэгвэл яг гурлаа энд шууд хариулахаасаа илүү эхлээд өөрсдийнхөө уурны тухай бодож үзье тэхүү. Ер нь хамгийн сүүлд юунаас олж уурлсан юм шиг байна гэдэг уурныхаа тухай бүгдээр ярилцъя. Тэгж байгаа дараа нь зөв юм болоо, буруу юм болоо, ер нь энэ мэдрэмж ямар үед биднэрт гарч ирдэг юм болоо, хэвэн юм болоо гэдгийг яриад тэхүү. За гурлаад хариултаа бодъё. Хамгийн сүүлд хизээ уурлсан юм бол за би олчлаа. За төгөлдрөх орж ирсэн хариулт нь. Миний хувьд л өчигдөр хамгийн сүүлд байсан л та. Гэхдээ би яг энийг л хэлмээр байна. Хэлмээргүй. За арай хэлж болохоор жишээ байвал. Гэхдээ нөгөө юунаас олж уурлсан гэж асуусан шүү дээ. За тэгвэл ганц удаас эхлэв. Төгөлдөр бодож ороо. За нөгөө өөр бусад уурлсан тухайгаа ойлоо бас санаж өгч болно шүү дээ. За. Хамгийн сүүлд би ингээ өчигдөр гээд салааны дараа байхгүй юу? Тэгээд ингээд салааныхнаа багшиг гацаагаар ирээд харна ингээд дуугаалгах гэхээр нэг ингээд албаар үдчихэж байгаа юм шиг ирээд босоод тэр үед амар их уурлсан. Тэгвэл бид нь ямар өөрчлөлт гарсныг чи анзаарсан болов? Бид чинь уурлах үед юу яаж мэдрэгддэг юм шиг байна? Бид ингээд уурлахаар ингээд цацлаас ингээд нэг юм халуун үлээ даам шиг ингээд хацаруулаад явцдаг. Халуун үлээгээд байгаа юм шиг хацруулах мэдрэмж төрдөг тий. Амьсгал нь өөрчлөгддөг болов? Зүрхний цохилт нь өөрчлөгддөг болов? Анзаарсан уу? Зүрхний цохилолт амар нэг хурдан хүчтэй цохилоод байдаг. За. Төгөлдөр болсон уу? Also гэхдээ энэ бүрийг амар уурлсан биш. Зүгээр л жижигхэн уурлж За. байгаа. Юунаас болсон? Би ингээд яг яага уурлсан мэдгүй юм л да. Би ингээд өчтөр математикийн сонгоны дэвтрийг мартаад. Тэгээ яг аяг дуудаж авчулсан байхгүй юу? Тэгээ орой бүр ингээд би ингээд хитэн цагаараа ингээд гэхлээ орой очиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд дэвтэр хайж жагаад ингээд бүх дэвтрнүүд ингээд шинэ дээгүүр ингээд бах ягаа ицсан. Буцаага хийгээгүй.
Тэглээ гэдээ уурлаад. Гэтэ нэг амар уурлаагүй л дээ. Гэхдээ нөгөө нэг тэр байдлыг хараад уур би болсон бидэн тий. Гэтэ ингээд тэр үед гэтээ амар урлагийн үзлэг энэ төр бэлэн энэ төр гээд ажил би явах хөстэй байсан жижүүр гэж үлдээд. Тэгээд тэр өдөр ягаад ч юм нэгсэн амар шинэ ядарсан байсан болохоор тэгээд амар тэгж ууралсан биш магадгүй. Тэр нь бол тэрхээ жижиг юм гэсэн би ер нь уурлцдаг юм л дээ. Тийм төлдрөө би чамтай ч гэсэн адилхан зан чанартай байхгүй юу темперамент те. Ер нь жоохон хурдан уурладаг. Жоохон ч биш ер нь хурдан уурладаг гэд. Манай ганц үдийн уурлах нь ер нь удаан юм бэ хурдан юм болов. Барагтал бол ууралдаггүй хүмүүс гэж бас байдаг шүү дээ тий. Ер нь бол хурдан зүгдэрээ хийж байгаа л нэг жижиг шалтгаанаас болоод нэг амар ууралцдаг. Манай ингээд нэг дээгээрээс нэртэй өгдөг байхгүй юу? За. Ингээд хизээч ууралдаггүй. Ер нь ууралдаггүй. Тий. Ууралдаггүй ч бүр зүгээр яж хатаж ингээд энийг л үжидэг. Ингээ хизээж баг ууралдаггүй. Утсыг аваад зүгтсэн юм уу мэг нэвдэж хугалсан ч ерөөсөө ууралдаггүй. Тэг би тэгвэл тээ. Ер нь тэгж байгаагүй л дээ. Тэгэж тэгж уурлахгүй баггүй. Тийм. Чи түрүү нөгөө нэг юм за нэг айхтар том зүйлээс болж их амар хүчтэй уурлаагүй ч гэсэн тий. Нэг түрүү нөгөө ширэн дэрсэн замбраагүй дэвтэр ном хараад уур хүрсэн гэсэн шүү дээ. Тэр үед ингээд чиний бид юу мэдрэгдэж байгааг ер нь анзаарсан болоо төвлөрөө. Яаж өөрчлөгдөж байгааг бидний бие мах байд? Үгүй ингээд ер нь бол би ингээд ер нь нилээ ер нь бол ууралдаг. Тэг мэдгүй уурлахаараа ч юм уу. Ингээд ер нь уурлахаараа ингээд өмнө ингээд хитрхийг уурлахаар ингээд бид өөрчлөлтийг жоохон мэдэрдэг байсан ч гэсэн одоо болохоор уурлаагүй мэдгүй тэгэл них анзаарахгүй ялгаагүй гэсэн шүү дээ. Ялгаагүй. За надад болохоор миний ингээд дуу хоолойны өнгө чангараад уурлахаараа тэгээд юм тогтургүй болоод ингээд амир ингээд миний үйлдэл ингээд айгу хурдан болоод тэгээд амьсгаа тавчтаад ингээд хоолойны өнгө айгу хүчтэй өөрчлөгдөжтэй ингээд амьсгаа ингээд амир ойр ойрхон болоод тэгэл хэлж байгаа үг маань илүү юм бухимдалтай нэг хүмүүс сонсохоор тохгүй дээ шүү дээ. Яг тийм болдог. Тэгэхээр хамгийн их уурлал бид анзаардаг юм хоолойны өнгөний өөрчлөлт амьсгал юм шиг надад санагдчих. Гэхдээ би ингээд ууралсан гэж байна шүү дээ. Дэвтэр байгаагүй. Тэгэхдээ би миний уур ингээд нэг минут жоохон гар болол тэл байхгүй болсон. Ер нь жоохон хурдан байдаг гэж бодож байгаа юм тий. Тэгэд ер нь бол тэр үед ягаад уур хурдан гарсныг хэлээд ингээд болохоор ингээд надтай ингээд гэрт ингээд байгаа штэ. Ер нь эмээ бас ажилдаа явцдаг болохоор за тэгээд аав хоёр л үлддэг. Тэгээд аав шинаа ийцэж хамгийн их зөөдөг хамгийн хэрэглүүлдэг юм дахгүй юу? Тийм тий. Тэгээ ер нь бол өмнө бас нэг аав би нэг үг хэлжсэн юм аа. За. Тэгээд муухай хөвчлээ. Ямар ч аялд явжсэн. Тэгээд нэг гол дээр очно гэж хэлж явчаад. За. Бүр ингээ горх шиг юм дээр адрес ахгүй юу? Тэгээ би ингээд аймаг гол аана гэж бодоо яжсэн болохоор тэгэхэд зүгэлнээс нэг үг хэлцээ. Тэгээд тэгсэн ч гэсэн мэдгүй ягаад ч мууралж чадахгүй зүгээр шууд очиад уушлах гэсэн шүү дээ. Тийм үү. Нэг аавд болохоор уурал ер нь их уур хүрсэн ч гэсэн тэгээд аавд хамгийн их ууралж исэн. Гэтэ хамгийн хурдан гардаг. Тийм. Сүүлийн 2 жилийн аавд хурдан гардаг болсон. За. За тэгвэл хүн болгон ер нь ууралдаг болов уурлах тохиолдол ер нь хүмүүст гардаг болов? Хүн болгонд уурлах гэж байна гэж бодож байна. Ер нь бид нар ингээд ууралдаг зүйл нь одоо ингээд цаанаасаа гарч ирдэг юм бүр байгалийн үзэгдэл гэж хэлж болохоор зүйл гинэ. Өөрөөр хэлэх юм бол юм автоматар бид нар уур одоо ингээд дотроо ингээд бодож байгаа бол за одоо уурлая гэж ингэж хизээч гарч ирдгүү зүйл юм байна л та. Уурлах гэдэг сэтгэл хөдлөл мэдрэмж ямар үед гарч ирдэг юм хлээр ямар одоо хин нэгэн чамайг ойлгохгүй бол гарч ирдэг гинэ автоматар. Тэгээд ямар нэгэн зүйл шудраг санагдахгүй байл. За хин нэгэнд ингээ гомдох юм бол за эсвэл айх ч юм уу тий ямар нэгэн зүйл бүтэхгүй болохгүй байх үед цаанаасаа гарч ирдэг гинэ. Тэгэхээр ойлгож байна. Юм байгаа шүү дээ. Жижиг юмд уурлах нь муу юу сайн. Бас
чухал асуулт тий. Жижигхэн зүйлээсэн ч том зүйлээсэн ч бид нэг цаанаасаа гарч ирдэг зүйл гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр юу гарч ирэх нь вэ? Уур гарч ирэх нь тий. За тэгвэл ямар үед буруу болоод идгийг гурлаад ярилцъя л та тэхүү. За уурлах бол хүн болгон тохиолддог юм байна. Цаанаасаа бүр ингээ байглаасаа бидний биед гарч ирдэг өөрчлөлт мэдрэмж юм байна. Тэгэд бүр ингээд одоо бид нар хин нэгэнд ингээ гомдвол, айвал, шудраг ус санагдвал бүр ингээ намайг ойлгохгүй санагдаад ирэхээр ингээ уур урчт юм байна. За бүтэхгүй бол. Тэгвэл яагаад буруу эдгийн гэдгийг яриул хоёлаа тэр нөгөө жижиг том зүйлд уурлах тухай яриа заа төвлөрөө. За яагаад буруу болоод байгаа юм бол уурлах тэгвэл байх ёстой зүйл гэж хэвийн тохиолддог зүйл гэж. Гэхдээ хүмүүс ингэж ярьдаг юм байна л да. Тэр айгу муухай ууртай хүн. Тэр нь бол гэж ярьдаг шүү. Тийм. Тэрэнд дурггүй айгу муухай ингээ уурлахаараа яадаг гэдэг үлээ хүмүүс чи уурлахаараа яадаг үлээ ер нь. Тэгж ярьдаг хүмүүс чинь яг тэр ярьж байгаа хүн нь тэр ярьж байгаа хүмүүс нь яг ингээ хэтрүүлж ярьж болно. Эсвэл болвол яг тэр ууртай хүн гэд байгаа нь ингээ таарах болгонд уурладаг ч юм уу. Эсвэл ингээ юм өмд нь ганц хөрхийр ч юм уу. Эсвэл яг зүгээр ингээ өөрт нь уурдах ч юм уу. Яг тийм үед л амар уурал. Яг тийм зүйлэн дээр амар уурж шахаад уурлаад идэх хүн. Тэгвэл бидний сэтгэлд ямар байдлаар ууралсан хүмүүс бидний сэтгэлд тийм тааламжгүйгээр үлддгийг бүгдээрээ бодъё. Одоо тэр хүмүүс ярьдаг гэж штэ. Тэр хүн айгу муухай уралдаг, уурлахаараа айгу амар болдог, уурлахаараа муухай үг хэлдэг гэл ингээл уурлахаараа гаргадаг үйлдэл гэж байгаа байхгүй. Тэгвэл ямар үйлдэл гаргасан хүмүүсийн уур нь бидний сэтгэлд ингэж муухайгаар тод үлддэг юм бол орилдог. Санал нэг байна. Ганц үдийг гэж бодчих. За уурлахаараа орилдог төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Хашгирдаг, орилдог, нөгөө дуу хоолойны өнгөнд бүр чангардаг тий. Гэхдээ яг энэ минийх бараг эсэргээрээ баха. Дуу ингээ намсдаг гэж үү? Тийм, ер нь бол дуу намсдаг байхгүй. Одоо ингээ байж байгаа нэг ингээ уур өрнө шүү дээ. За. Тэнгүүт ингээ толгой дотор бодоод ингээ зүгээр ингээ байж байгаа. Гэхдээ тэгэхэд яг тгээ тэгж байх нь уур гарахад илүү уур нь ингээд гарахгүй байдаг юм шиг санагдсан. Гэхдээ ягаад ч юм уурлахаараа гээд дуу суларчдаг. Дуу суларчдаг. Гэхдээ дуун сулархаараа уурлах нь удаан гардаг гэж үү? Тийм, тэгж бодсон. Тэгж ботсон гэж үү? За ямар байдлаар уурлахаар бидний сэтгэл тааламж үлддэг юм бол? Ганц удаа орж ирж байна. За одоо тэгвэл төгөлдөр хоёулаа ганц удаа бодож хоорондоо олж ирэхээс за уурлаад орилж байгаа хүмүүс үнэхээр муухай санагддаг. За багш нараа болъё. Яг өөрлөө нэм шидчихүүлээс муухайлах. Юм авч шидэх юм бол үнэхээр муухай санагдана тий. Бас айн штэ тий. Тийм. Гэтэ би шишаар ухаан байлаар штэ мэйл гаргалах. Ингээ ууртайгаа нэг ер нь их тоох хэрэггүй шүү дээ. Яг үнэхээр ингээ сайн найз энэ төр биш бол ууртайгаагүй намаагүй. Тэр уурлал тэгэл. Яг найзууд уурсан үед болохоор яага уурсан, хинд уурсан ингээд тэг надад хариугаа хэлэхгүй ингээд яг надад уурсан юм шиг ингээд ингээ хариугаа хэлэхгүй ингээ надад уурлаа хариугаа хэлэхгүй байх шиг өөр хүнд ууралсан ч хариугаа ингээ яага ууралтаа хэлэхгүй байгаа штэ. Тэг тэгсэн ч яг надад хэлэхгүй байгаа ч гэсэн яг хинд уурсан яг өөрт надад уурсан байвал тэр юм шууд ингээд мэдрэгддээ штэ. За тэгвэл нөгөө хүмүүсийн одоо сул тал гэл хүмүүс ярьдаг юм байна л да. За чамд ямар сул тал байна гэж хэлэхээр хүмүүс их хвшлийн сул тал дотор юу хэлдэг гэж бодож байна? Уурладаг. Тий. Уурладаг гэж хэлдэг. Төргөн ууртай гэж хэлдэг. Аха. Тэгэхээр ингэж хэлж ийна гэдг нь уурлна гэдгийг буруу эсвэл муу гэж бодоод байгаа гэсэн үг байхгүй юу? Гэтэл гуруулаа чинь түр уурлах нь бол өстой байх өстой зөв байгалийн мэдрэмж хариу үйлдэлтэй зөв бол биш л тий гэж асуудаж байна. Тийм. Зөв биш гэхдээ ер нь бол байх ёстой. Байх өстой. Мэдрэмжтэй зөв. Байх өстой мэдрэмж. Тэгтээ зөв биш. За тэгвэл яагаад ийм болоод байгааг нь би хэлж өгөө. За. Хүмүүс ингээ уурлахаараа
ямар үйлдэл хийж байна вэ гэдг нь уурыг муу болгоод идэг эсвэл буруу болгоод идэг юм байна л да. Уурлахтаа гаргадаг үйл хөдлөл, уурлахтаа гаргаж байгаа зүйл нь хүмүүсийн уурыг муу болгоод идэг эсвэл буруу болгоод эсвэл сул тал болгоод идэг гэсэн үг. За 3 тохиолдол гэж болж байна. Хүмүүсийн уурыг буруу болон муу болгодог. Эхнийх нь болохоор уурыг хүмүүст гаргадаг, хин нэгэнд гаргадаг. За хүнд гаргадаг гэхлээр одоо түрүүний төгөлдрийн хэлсэн санаа орж ирэн дээ. Хүн зохиод тэгээд Оо яг үнэ. хаас цаашаас авсан. Ингээд уурлахаараа гээд юм шидэж хүн лөө юм шидэж өрөлдөг гэж болох ч гэсэн. Яг уурлахаараа цохохоор жоохон сонирн багт. Гэхдээ нөгөө хүнд нь амар сонир санагдах тий. Зүгээр ахт нэрээ зохиод ахаар. бүр сонирн биш, бүр муухай ахаа тий, бүр сонин. Гэхдээ бүр тэрнээс илүү хэцүү бидтэй. Хүмүүс уурандаа чинь хин нэг зоддог үсттэй. Цогтөг, гар хүрдэг, гимтээдэг, бэртээдэг штэ тий. Гэхдээ ингээд яг уураас үед уураа гарах хамгийн төгс арга бол За төгс аргыг хоёлоо доош байлаа. Дараа нь ярина шүү зөө. Одоо хүнд уурладаг тухай. Тэгсэн чи хамгийн их уурлахаараа хин нэгэнд гаргадаг буюу гар хүрдэг буюу зодтолдог хүүс чинь өөрөө ямар хүүс илээ манайхаа. Уурлахаараа барьцалдаж авах магадлалтай хүүс нь ямар хүүс илээ? Эрэгтэй хүмүүс үүдэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс арай тийхгүй л дээ. Гэтэ манай ангийн нэг нэгдүгээр салааны дарга байсан нэг хүүхэд ингээд зүгээр л хамаагүй хүүхдүүд зохиод явцдаг. Тийм нэг хүн зохиох тултай гэж өөрөө хэлжсэн. Хөөх тийм. Айгуу санаа. Өстой айгуу сони юм а тий. Насан турсан хүмүүстөнд эрэгтэй хүмүүс нь яриад тийм хүртэл яг одоо яг энэ сургууль байгаа хүмүүсээс л эмэгтэй гэж бодож байна. Охтуудаас харин хөвгүүдийг аягүй их зоддог гэж штэ тий. Тэгэхээр ер нь уурлахаараа буруу муу болгоод харагдуулаад байгаа нөгөө зөв буруу болгож харагдуулаад байгаа зүйл чинь уурлахаараа бусадад гаргах, хин нэгэнд гаргах. За тэр нь цохих байж болно, хашгирах байж болно, орилох байж болно тий. За хоёр дахь тохиолдол нь болохоор уура эд зүйлд гаргадаг. Тий, наа чин ямар гоё. Амар гоё. Энэ бол дээрл нэлээ юм да. Дэрлөө. Тэгтээ наа чи бас гоё жишээ нэ штэ төгөлдрөө. Харцангууд айгу зөөлөн үйл явц штэ. Кинонд ингээд ойрл ингээд дир ингээд нүрээ ингээд бүхэлдэн дирэн дээр ингээд тавьж байгаа. Одоо чанга тавьж байгаад ойрлохоор гоё болчдөг. болчдөг гэж бод. Зөөлөн дээрээ ингээд нүрэндээ нааж агаад гэхээр ингээ яг бүр ингээ чанга орлож ихээр амар ивүү. Тэгээд дэрэн дөрөлхөөр чимэн эсвэл ингээд юм авч хэдэн чаас дир авч идвэл зүгээр шүү дээ. Арай ямар юм зөөлөн гэж юу. Би ангийнхаа нэг хүүхдийг юусоо мартдаггүй штэ. Яг та хэд шиг юм сургуулийн сурагч байсан аахгүй юу? Тэгсэн чинь гинт ингээл бид нар энэ тэндгөө хүүхдүүд ингээл засалгаанаар юм яриаж идэг штэ тий. Тэгсэн чинь яг тэр үн шиг ингээл хичээл засварлцсан би ангийнхаа хүүхдүүдтэй юм яриаж исэн чинь гинт л өстой тас төс гэл болдог байхгүй юу? Амар чанга чимээ гараад тэгэл юу болоо гэл ингээ харсан чинь л манай ангийн нэг хүүхд юу болсон мэдэхгүй ямар ч лсэн одоо маш их ууртаа харагдчихсан. Тэгээ барьжээс уцаа аваад самбар руу шидсэн байсан. Тэгэл утас нь бүр ингээл хэдий хэсэг болоод өөрөд унцсан. Тэр над ерөөсөө ингээд нөгөө уурлахаараа эдсэлд уура гаргах гэхээр яг тэр жишээ дандаа орж ирээд байдаг. Тийм хүн харж байсан. Тийм бүр шууд барьжсэн юм шидсэн байхгүй юу? Гэхдээ ингээд уурлахаараа бүр ингээд сонин гэхэд арай л сонин үйлс гаргадаг хүмүүс байдаг. Тийм үү. Одоо тэрэн жишээ нь юу вэ гэдгийг хоёлаа хэлж болох уу? За нэг хүүхэд байт юм аа. Гэтэ хэлмээр. Тэр хүүхэд болохоор ингээд уурлахаараа гээд нэгэ надад уурлаагүй. Би надад уурсан байсан ч гэсэн тэгээд шинэ мөрлөө зүгээр ингээд байж исэн заяа. За. Ингээд зүгээр байж байгаа л нэсэн үйлдэл. Тэг яг ямар үйлдэл хэлж мэдэхгүй байна. Гэтэ надад л үйлдэл амар сонь санагдсан. Мөрлөн гэхэр чи нөгөө ихний юу руу орчлоо шүү дээ. Бусдад гаргаад байгаа юм шүү уура тий. Тэгэхээр зөвхөн надад ч санагдсан мэдэхгүй. Гэтэ ер нь надад бол тэр хүүхдийн уурлахаараа хийдэг юм нь болохоор амар сонь санагдсан. Зөв. За тэгээд эд зүйлсд гаргадаг юм. Эд зүйлсд гаргадаг ширээгээ цогч аавна, ханаа цөм цохин.
Тэсэн чи ингээд нөгөө нэг анги руу орсон чинь хойдлынхны хэсэг цөмөрчж. 8 дугаар анги лөө 9 дугаар анги хөвд. Тэг яасан гэсэн чи уурандаа очиод цогцсон чи ингээд хан ингээд цөмөрцөн ингээд онгоцсон байсан. Гэтэ ер нь цогцолтой гэсэн ер нь цогсон ч ойрлсон ч шидсэн ч ер нь дээрэл хамгийн гайгүй. Би лав ингээд нэг удаа саяхан нэг хичээл дээр уурлаад. За. Тэгээд хүн амьтан угаасаа би тийм ингээд цохиж уураа гаргаж болохгүй. Мэдээч яг багш хичээл явж байсан болохоор тийм болохоор би ингээд нэг цаас авчаад сараачаад ураад тэгээд нэг ураа гаргах гэж оролцсон. Нэг манай нэг бага ангийн багшийн нэг том хөвгтний өмнө хичээлж зааж байсан байхгүй. Тэрэн дээр ингээд ууралчаад хэрвээ цаасан дээр сараачих юм бол уур гарахад маш тохиромжтой тэгээд хэлжсэн. Тэгэл би хайдаа энэ аргыг туршдаг. Яаш ер нь зөв юм билээ. Манай ангид бас яг баян зүрхээс бүр дүүргээс хүмүүс ирж нэг тийм болсон байхгүй юу? За. Тэгээ юм дээр сараачаар уурна гардаг гэсэн. Гэтэ миний хлаа гардаг. Миний хачсан. Ог нь аргын туршиж үзээд идэг тэгтээ гардгаа гэдэг. Би бол ер нь юм байсан. Өсвөр насны дээр байхдаа оюутан байхдаа ш тэр ер нь урлагтаа нөгөө балаа авч ер нь шидчихсэн. Бэржсэн балаа аваад ингээд шидэж мэдээл тий. За тэгээ эд зүйлст уура гаргахаар бас биднэрт ямар мэдрэмж төрүүлдэг гэхээр ууралж байгаа маань муу юм байна, буруу юм байна, болохгүй юм байна гэдэг мэдрэмж төрүүлдэг. Тэгээд гуравдах нь юу юм бол нөгөө бидний уурыг буруу болгоод байгаа гурван шалтгааныг хаалцсан гэсэн шүү дээ би. Хоёр гуравдахын таана гэж байх уу? Хүнд уурлах юм бол уур буруу болд юм байна. Эд зүйлст уурлах юм бол буруу тийм шүү дээ. Яг нөгөө эвдэн, сүйдлэн дэр болвол би арай жоохон өөр уура гаргах арга байсан юм болов. Өөртөө уура гаргах уу? Яг зөв. Яаж мэдсэн? Яаж болсон төгөлдрөө? Ягаад тийм санаа төрсөн? Мэдгүй ягаад чи бид сая зүгээр ингээ ороод ирсэн. Ингээд өөртөө уура би нэг юм үдчихсэн байхгүй юу? Өөртөө уура гаргахаар үдчихсэн гэж заажлагж ирсэн. Ингээд. За. Ингээд өөртөө уура гаргахаар ууран дотроо хуримтлагдаад тэгээ ингээд бол дарахлаа амар муудаг гэж сонсч байсан байхгүй. Тэгээс өөртөө уурлаа. Би таац юм. Таац зарин зүү. Бүр маш оновчтой байсан. Ганц удаад өөртөө уура гаргана гэхээр төсөөлөгдөж гин үү? Хүмүүс ер нь өөртөө яаж уура гаргадаг юм бол? Жишээ нь ингээд өөрийгөө өстөө тэнийг маа гэж зохиж мөхөөд. Яг тэгдэг. Гэтэ би яг нэг удаа яг ээж загнуулсан гэд уурлаа тэгээд нүүлэн дээрээ уруулын будгаар байхын сараачиж байсан. Тэгээд ээж ингээд ягаад сараачсан гэсэн чинь би ингээд нөгөө цаасан дээр сараачаар уур гарахгүй. Тэгээд хүн зохиж чадахгүй болохоор ингээд нүүлэн дээрээ сараачаад ураа гарах. Би нэг өөртөө. Тийм. Би нэг өдөр бүр амар уурлаад За. хижээгээ тийм мэдэхгүй л юм та. Тэгээд би яг гарны хинс ямар хадчихсан. Надад ч гэсэн тийм түүх. Амар ч гэж юм тий. Амар биш л тий. Гэтэ ер нь ингэ шүдийн мөр гарчихсан. Нөгөө ингээд би болохоор ингээд гараа ингээд нөгөө чимэгт. Одоо ингээд хомслаад ингээд дарахаар хомсны ор гараад нэг жоохон өвдөлт мэдрэгдээд штэ. Яг тийм байсан үеэ санд штэ. Тэгэхээр энэ бол бас өөртөө ороо гаргаж байгаа гэсэн. Тэгээ нөгөө ганц хувьдын хэлдгээр хүмүүс бас уурлахаараа өөрийгөө мангар юм байна, тэнийг юм байна, би бүтэхгүй юм байна, би болохгүй юм байна, би өстой арчаагүй юм байна гэд өөрийгөө бас айгу буруутгаж ууралдаг гинэ. Тэгээ бас нөгөө талаар өөрийгөө ингэж нөгөө шийтгэж байгаа юм шиг өвтгөж ууралдаг гинэ. Чимэгдэг ийм эрзэн ингээд гартаа хийчээд ингээд уурлахаараа ингээд татаад идэг гинэ. Тэгэхээр чин гар амар өвдөн штэ тий улаагаад тэгж гих мэтчлэнгээр бас өөрийгөө та хоёр маань 6 дугаар ингээд орцсон болохоор бас иймэрхүү зүйл сонсож эхлэх ёстой гэж бодож байна. Зарим нь ингээ өөрийгөө ууртай үедээ бас ингээ жижигэн зүсдэг ч юм уу тийм зөвлөж гисэн хийдэг гэсэн хүмүүс. Би уурлахаар өөртөө уура гаргалаа гэж бодоход чимхэн эсвэл хацгалах. Харин тийм. Яриадсгүй байх. Би нэг бүр байгаасаа гэж найдаж байна. Хүүхдүүд чинь том болохоор ч улам төгөлдрөө өсвөр нас руу орохоор ч хэцүү шттэ. За. Хичээл стресс тах та. Би нэг хизээч юм багтаад юм гэд нэг уурлж агаад хан маань өшөглөөд хөлөөнийг өвдөгчээсэн. Нэр хан өшөглөгч нь байсан шүү дээ. Ямар ч бол тэгжсэн аймаа сайн санаж байна. Тэг ингээ ботхоор өөртөө ууралдаг, эд зүйлд ууралдаг, хүмд ууралдаг ууруудыг бид нар ямар нэгэн байдлаар хизээ нэгдэд гаргаж ирсэн байгаа биз?
За тэгээд ирэхээрэл бид нар ингэж уурсныхаа дараа л өөрсдөө буруутгаад өгт юм байна. Яагаад гэвэл нөгөө уур гарсны дараа шархалцсан, өвдсөн тий эсвэл хин нэг яатсан бах уу? Цогцсон, гомдоцсон, уурлуулсан гэсэн. Буруу болгодог 3 зүйл гэж байгаа шүү дээ. Тийм. Зөв болгодог зүйл гэж байгаа. Байхгүй бах тий. Ер нь уурыг зөв буруу гэж ялах нь Бас буруу. тийм. Ялгах хэрэггүй гэсэн утгатай байна. Харин зүгээр л уурыг одоо нөгөө буруу одоо Харин нэмэгдүүлэх боломжтой сайн яваа гэж. тийм энэ гурван шалтгаанаас болоод бид нар өөрсдийнхөө уурыг сул тал муу гэж бодоод идэх нь л энэ гурван зүйлээс болдог шүү л гэдэг. Өөрөөр хэлэх юм бол бид нар уурлах нь зөв биш, уурлах нь хэвийн зүйл. Гэхдээ уурлаа гээд энэ одоо гурван зүйлээр уураа гаргах юм бол бүр ууртаа үедээ юу хийж ийнэ гэдэг нь чухал гэсэн үг байхгүй юу? Тоглоом тоглож байгаа уурлал яг уу. Тоглоом төлцөө жишээ хэлээ л дээ. Гуруулаа наатах чинь гоё баяжуул. Одоо ингээд За. хүмүүс ингээд гэр бүлээрээ тоглож байлаа тийм. Тэнгүүт нэг нь ингээд жишээ нь ингээд шоогоо хайж явахдаа яг ингээд худлаа булхацаа таягдсан байл л да. Тэнгүүт нөгөөх нь хачаад ингээл чи булхаацсан гэсэн чи нөгөөх нь худлаараад би тгээгүй гэд маргална. Яг үнэ. Тэгээд тэр үед яах вэ? Тэгээд хэлүүлэлнэ. Хэлүүлэлнэ уурсан. Би бинаа зөвхөн. Харин тийм бүрөө. Тийм. Гэтэ утсаар тоглож байгаа уурлна гэж бас өөр юм байна. Уцаар тоглож байгаад уурлах тэгвэл түрүү хэлсэн шүү дээ. Уурлна гэдэг маань биднээс ингээ гарч ирж байгаа юм одоо хариу үйлдэл гэсэн шүү дээ. Ямар нэгэн зүйл болохгүй үед гарч ирдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл уцаар тоглож байгаа уурлах үе нь одоо яг юунаас шалтгаалж уурлж байгаа? Хожигдсан болохоор юу? Шудраг бас санагдсан болохоор. Тий яг ингээд нэг юм буудалцдаг тоглоом тоглоод идэв юм шиг байна нэг хүүхдүүд. Тэр тоглоомдоо ингээд тоглож байгаад ингээд ёо чи бэж гэж хожигдчихлаа шүү дээ. Ёо чамаас болж байгаа ингээд хожигдоод уурлаад тэгээд дэлмэн тэгчдэг. Тэгээ би наа зөвхөд. Би юу нэг хэсэг тэгдэг байсан юм аа. Гэтэ сүүлийн үед ерөөсөө нэг уур тэгж уурлах болчихсон шүү дээ. Уурлах болоогүй л дээ. Тэгээд ари уурлах нь багассан гэх юм. За би дахиад хэлье заяа. Одоо сонсогч нар маань болон бас та хоёр маань яг анзарч ойлгох нь үгүй юу? Тоглоом тоглож чад уурлж болох уу? Болно. Хин нэгэнтэй найзтайгаа хамт ингээл нэг жижигхэн зүйлээс ч юм уу болоод уур хурж болох уу? Болно. Уурлах гэдэг нь болохоор зүгээр хэвийн яагаад гэвэл цаанаасаа гарч ирж байгаа зүйл. Харин яг уурлах үедээ ямар үйлдэл хийж ин гэдэг нь л чухал байхгүй юу? Тэгэхээр ойлгож байна уу? За одоо тоглоом тоглож байгаад уурлчлаа. Жишээ нь ингээд уурлж байгаа тоглоом тохиолдолд хожигдчоод зүгээр ингээд уурлж байгаа. Уурлж бол. Эсвэл тоглоом тоглож хожигдчоод юм цохиж уурлах нь. Одоо тийм. Тоглоом уур хүрнэ гэдэг нь зүгээр гэсэн үг. Тэгэнгүүт уурлчаад түрэн ганцв тэгсэн шүү дээ. Нэг жижиг зүйлээс болоо шудраг бус санагдаад чи тийх ёсгүй байсан юм би ингэчлээ гэд. Тэгээ тэр хоёрыг чи яана гэлээ. Муудалцаад би наа зөвхөн. Тийм. Тэгэхээр нөгөө уурлах нь зүгээр мөртлөө уурлж байгаа үедээ хийж байгаа үйлдэл нь буруу болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл хүнийг цогч нөгөө бусдад уураа гаргаж ийн гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт түрүүн төгөлдрийн үуч хэллээ. Утасны цаанаас уурлаа тоглоом тоглож байгаад уур хүрлээ. Болно шүү дээ. Бид нэр бухандаад ялагдсандаа хожигдсандаа тий эсвэл шаарлахсандаа уур хурж болно шүү дээ. Гэтэ чи уурлаад утсаа аваад шидвэл яах вэ? Утсаа ир шидэхгүй шүү дээ. Би ер нь л шидэхгүй ахаар. Хүмүүсээ үнэхээр шидвэл ингээд уц үзэж байгаад ууралсан. Тэгээ ингээд юм авч шидсэн үед тэгээ уц үзээ юм шидсэн ч эсвэл зур цаанаасаа янз бүр юмнаас уур хүрээд юмс ч юм уу тийм хүмүүс ер нь хүмүүс харахтаа утны донтолт гэж харах л та. Тийм тий. Тэгэхээр харах байх л та гэж угаасаа тийг хар. Тэгж харна тий. Тэгэхээр уур хүрэх үе нь уур хүрнэ гэдэг нь зүгээр харин уурлж байгаа үедээ бид нар ямар үйлдэл хийдэг вэ гэдэг нь л бид нарыг буруу болгочдөг гэсэн. Яг би бол яг саяны 3 үйлдэлээс бол яг юм яг эд зүйл ураа гарах дээр л надад. Уурлахаараа нөгөө хүмүүстэй маргалдаж гин гэвэл тэгвэл тэр нь юу лээ? Аль нь болоод ирчих вэ? Хүмүүстэй. Тийм хүмүүс рүү ураа гаргаж гин гэсэн үг байхгүй юу? Чи тэгээ эздээ, чи ингээ эздээ. Тэгэхээр иччлээ. Тэгэхээр заримдаа үнэхээр хүн рүү гаргадаг байхгүй юу? Тоглоом дээр ингээд багийнхан хүмүүсээс болоод хожигдсон үедээс яг тэгдэж шүү дээ. Гэтэ яг тэр хүмүүсийг танихгүй болох. Чатаар нь л баг. За тэгвэл гуруулаа. Одоо бас
манай гэр бүлэрээ 104.5-ын лайв стрим буюу нөгөө шууд цацагддаг штэ тий үзэлтээр за энэ дээр бас нэг комент ирсэн байна нэг сонсогчоос одооны охтууд амар болсон байна аимшигтай юм аа гэсэн Үнэ. үнэ за манай Жакарт өдрийн минь төрсөн байна өдрийн минь Гэхдээ за гээд октоодын хөвгүүд ингэчнээ ууртай муухай ааштай гэж хэлж байгаа мөрчгсөн. Үнэндээ үстэй юм тийм. Өөртөө амар үддэг л дөө. Гэхдээ л хөвгүүд үү ер нь үддэг. Ер нь үддэг нь ойлгомжтой. Гэхдээ л амар муухай ааштай гэдэг. октод хансуудаа санал нийлж байгаа юм жишээ нь одоо ер нь ямар үйлдэлүүд их хийх үү Жишээ нь би дандаа ер нь өөдөө мэдэрдэг ахгүй юу. за Ингээд нэг манай ингээд амар өдөнч хөвгүүд амар олон байдаг. за хөөс нь бол янз бүр юм уу Ер нь дан хөвгүүд. за Хөвгүүд нь ингээд хэлжээл ёо чи яасан намх юм би ингэж мингээл амар өвдөл. Тэгэхээр нуул хүрээл цохид авчмаас ангдаал ардаас нь гүгээд хөөгөөд тэгээд амар уурлаад явчихдаг. Гэтэ яг намайг намхан гэж хэлсэн үед бол тэгэхээр л зохицуул надад охинч байсан. Ер нь бол манай найзууд энэ төр ч гэсэн хамгийн сайн найз байсан ч намхан гэж хэлвэл бүр амар уурлахгүй ч гэсэн ер нь л дургуутдаг. дургу хөрнө шүү дээ тий тааламжгүй санагдана яг тэр үед чинь л нөгөө бидний автоматар уур гэдэг зүйл чинь гарч ирээд байгаа Ер нь бол манай найзууд бол намайг биеийн жижиг бэлчээр томлоо гэдэг. Тэснэ яа ингээд бүгд надаас өндөр. тийм үү за ойлголоо за тэгвэл ямар ч байсан уурлах үед хүмүүсийн ихэвчлэн хийдэг үйлдэл нь нөгөө ихний буруу ураа гаргаад байгаа гурван төрөл рүү орчод байгаа байхгүй. За одоо гурлаа яг өөрсдийгөө шударгаар аль нь илүү уураа буруу гаргадаг вэ гэдгийг хаалцъя. Төрөн төгөлдөр юу лээ? Эд зөөслөх гэсэн мөлөө. Надад яг байгаа нэг зүйлс. Нэг зүйлс л уураа гаргах. Ганц удаа хэлнэ гэж. Би чи нэгтгэх нь юу гэлээ? Хүмүүс рүү бусдад хүмүүс рүү нөгөө хүмүүстэй ууртаа үедээ маргалдах, муудалцах, хашгирах, за зодох, гар хүрэх, за эд зүйлс гэдэг нь болохоор нөгөө ширээгээ цохох, уцаа авч идэх, хан руу өшөглөх гээл те. Нэг нь болохоор өөртөө штэ. Ер нь нэг хоёрын хоёлынгийн нийт юм байна. Ингээд би нэг ердөөсөө сургуультай нэг их анзаадаггүй ингээд уулзаад ингээд зам тоолсон хүмүүс яа халтаад өгөөч тий ямар хэцүү юм би. Тэгээд уулзгаа л одоо санаж байна. Одоо санаж. Тий. Гэтэ яг энэ гурван үйлдэлийг яг өөрийг гаргахын тулд хийж байгаа үстэй. Харин Битгүй яаж юм ямар гоё асуултыг төгөлдрөө. Энэ яг бид гурийн завсарлагаас өмнө одоо дуусахаас өмнө яг ярих зүйл байна. Уураа гаргахын тулд хийж байгаа үйлдэл үстэй гэсэн үү? Ингээд яг тэр энэ гурван үйлдэлийг буруу гэсэн шүү дээ. Тий. Яг энэ гурван үйлдэлийг уураа гаргахын тулд хийж ин гэхээрээс өөр адилхан уу? Тэгжээж уур нь гардгийн болоо. Чи өстой гоё асуулт асуудаг юм. Энэ гурван зүйлийг хийхээр тэр хүмүүсийн уурд гардгийн болоо. Одоо хин нэгний цохиж авах үед уурчин гардгийн юм уу? Хан өшөглөх үед уур нь гардгийн юм уу? Өөрийгөө чимхээд, өөрийгөө гэмтэхээр уур нь гардгийн юм уу? Би л дэр зөхөх гардаг. Миний уур гардаггүй шүү дээ. Ууртаа үедээ хийж байгаа үйлдэл юм байна л да. Түүнээсээ яг уураа гаргах тэгвэл арай биш байна. Тэгвэл одоо гурлаа завсарлагаас өмнө ер нь тэгвэл уурлах нь зүгээр юм бол уурлах үедээ ер нь юу хийх ёстой юм? Уурлах гэдэг мэдрэмжээ яаж багасгаж, тайвшруулж, аргадаж, чиний дотроос гарч ирж байгаа зүйл юм чинь тэр уурлаад байгаагаа яаж ингэж нөгөө бусдыг шархлуулахгүйгээр, эд зүйлсээ гэмтэж хохироохгүйгээр, өөрийгөө ч гэсэн гэмтэж хохироохгүйгээр энэ гарч ирсэн уур гэдэг байгаа зүйлээ яаж намжих ёстой бол гэдгийг ярьлаа. Би бол нэг юм хэлье. Ер нь уураа гаргаж явах үед эргэн тойронд хүн болно гэхээр хэрэггүй. Ингээд найз нь ч байсан, яа найзууд байж болох юм. Гэрийнхэн ч байсан. Ер нь бол ганцаар байсан л тэр. За манай 8 эрдэнэ сонсогч ингэж хэлсэн байна. Охтууд зөв шаардлага тавьдагч тэрийгэ илэрхийлж гаргахдаа буруугаар гаргаад байдаг санагддггүй гинэ. Та хоёр асууж байна. За. Охтууд ер нь зөв шаардлага тавьж байгаа юм байна л та. Тэгтээ зөв шаардлагаа ингээд одоо гарахтаа буруу гаргаад идэггүй гинэ. Одоо жишээлбэл ингээд охтууд хөвгүүдийг битгий гүүгээдэ гэл одоо ингээд зөв шаардлага тавьдаг заяа.
багш руу анхаар чимээгүй гэд. Гэтэ тэрийгэ хэлэхдээ жоохон буруу одоо хашгирж зорилж одоо хашгирж орилж уурлаж цохиж яг үнэ тэгдэггүй гинэ. Тэр нь Тэг санагддаггүй гинэ манай 8 шүү дээ. Төгөлдрөл сонсъё да тэхүү хоёлаа ансуудаа. Хоёлаа бол огтуд юм чинь тэгэл гээл тэгэл төгөлдөр маань юу гэж бодож чинь. Огтуд тэр зөв шаардлага тавьдаг юм гэхдээ. зарим нь тавина л да. Аха. Гэтэ ер нь нэг зөв шаардлага тавьж байгаа нь хаяа сонсогдож гэсэн. Итгэх ер нь амар мухааштай тий харин тэгэхээр тэр нөгөө ойрлж хашгираал гар хүрээл чимхээл армаараас ус мүснээсэн зулгааж мулхаагаал тий энэ бүх үйлдэл нөгөө өөрөө буруу болохоор одоо тэгэл зөв юм ярьжсэн ч толгоор нь ордоггүй бүгд байгаа харин тий ер нь 6-аас 8-ын дур маш их байдаг 5 дугаар ангийнхан цогтөг нь бол байгаа цогтөг бол байгаа ер нь л айл нь л юм шиг. За та хоёрыг чи ямар хөөрхөн юм бэ л гэж байна. За нэвтрүүлэн өндөрлөхөд 4 минут хүрэхгүй үлдсэн байгаа. Тэгсэн чинь гуруулаа нөгөө яг түрүүнээс чухал нөгөө гогцоогоо гаргааг байгаа штэ. Уурлах нь окей. Тэгтээ ууртаа үедээ юу хийж байна вэ гэдг нь бид нарыг буруу болгодог. Тэгтээ хийж байгаа зүйл нь бас бидний яг уурыг гаргадаггүй юм байна тий. Дуртай зүйлээ ихээр уур гарна. За дуртай зүйлээ ихээр уур гарна. Гансуудын нөгөө түрүүний нэг за бусдад гаргаж яхаар гэд нэг юм цаас сараачсан тухай ярьлаа. Тэр яг үр дүнтэй арга байсан юм болов ганцаа. Надад лав миний уурлав гараагүй. Тэгэхэд бол тэгсэн нэг ингээл уурлал тэгэл яаж гарах уу гэд бэжсэн чинь За нэг ингээд ер нь намайг инээлгэж чаддаг нэг хүүхэд идэг байхгүй юу? Тэр хүүхэд ингээл юм яриад амар инээлгээл тэгэл нэг бодсон уур. Ер нь яг тэр зүйлээ бодхоо болчвол тэг уур гарсан юм шүү. Тэг бодхоо тэрийг яагаад уурлсан яг зүйлээ бодхоо болчоор. Ууралсан зүйлээ ботхоо чарав. Бодохгүй яж чадах нь гэхдээ хүмүүс жоохон хэцүү л гэдэг бах те. Гэхдээ тэгж чадах юм бол болох юм байна те. За миний яг амьдрал дээрээ туршаад ерөөсөө бүр нөгөө юу лээ. Яг амьдрал дээрээ туршаад бардам хэлж чадах намайг хэрэг мэддэг таньдаг хүн сонсож байгаа бол хотлоо ирж инда гэж бодохгүй яг үнэн мэдэх хүмүүс байгаа. Яг тийм нэг шалгарсан арга байна. Жон худлаа сонсох тийм үү? Үгүй. Тэгтээ яг би өөрөө туршаад яг хэрэгэлсэн. Тэгээд магадгүй миний уурлахыг харж исэн яг дотны хүмүүс маань бол нэрээ ямгэрэл тэгдэг дээ гэж мэдж байгаа гэсэн үг байхгүй юу? Жинхэнэ хэрэгжүүлдэг арга гэсэн. Тэр нэг арга байгаа надад. Би ууртаа байна. Миний уур хүрээд байна гэд би шууд хэлчихдэг. Тэгэхээр уур гарчдаг. За би дэвтэж тэгчлэхгүй. Энэ аюул үр дүнтэй байдаг. Тэгэл нэдүүд яасан гэх юм. Би амар уулж байна надад солд гээл. Галдгүй улам л уур. Өө тийм үү. Тэгсэн чинь надад аюул хэрэг болдог байхгүй юу? Би яг ингэдэг. Одоо ингэ чиний төрөний хэлсэн энэ үг миний уурыг хүргээд байна. Би жоохон хэсэг ингээд би ярмааргүй намайг хэсэг орхичих. Та бүр үнэхээр яг юм 50 хэлдэг юм уу? Нэрээ тэгж хэлдэг. Би яг юм 50 нь уу? Яг ингэж хэлдэг аха. Би бол хэлэхгүй хэлсэн ч амар ууртай л баг. Тийм үү. Би яг ингээл уур хүрээд байгаагаа ингээл мэдж байгаа штэ. Яг уур хүрээл эхлэнгүүт нь ингээл яг одоо нөгөө ганц сувт хэлдгэр эндээс дэшээ нэг ингээл хөөрөөл ирдэг. Тэгэл амьсгал ингээл амар түрхсээл. Тэгэл ирэнгүүт нь би яг чинийхээс өвөлдөл миний уур хүрээдээ намайг хэсэг орхичихдаг хүү гэж гуйдаг. Тий, миний яг гаднах төрхнөөс яг миний уурлсан уурлаг бол нэрээ зүгээр л шууд харагддаг. Тийм үү. Гэр ингээд зүгээр байхдаа уурлаагүй. Зүгээр ингээд царай нь жоо яцсан байхад л ууралцсан байна гэж бараг нүүрэн дээр битсэн чи хүүхдүүд шууд гэрийнхэн ч хүүхдүүд шууд мэддэг. Тэгшаа. Би бас төгөл дээр хоёулаа ирнэ итгэстэй шүү те. Миний нүүрэн дээр зүр ховс гэж харагддаг гэсэн. За. Хүмүүр ингээд яг ингээд уура гарах харга нь өөр юм тий нөгөө яг мэдрэмжийн өөрөө болохоор. Тийм яг үнэ. Уура гарах арга нь тэр нөгөө үр дүнтэй байгаа арга нас өөр агааз өөрийнх нь нөгөө шалгарцсан туршсан арга нь. За бүр ганцхан минут үлчиж. За уг нь нэг топ нэг арга байдаг зөө. Гэхдээ энийг хүм болгон мэддэг ч хизээч хийдэггүй арга. Ямар арга? Амьсгалааг үнсгий авах. Би хийдэж таа да. Тийм үү. Тэг гэхээр удаанаар амьсгална. Тийм. Арай л ингээл тайм болоо. Өөрний 5%. Тэгжаангууд л дахиад нэг хөөдөл тэгэл уурлаа. Тэгэл араасаа гэсэн шүү. Яг ингээд би ч гэсэн нэгтээ энийг туршиж үздэг байхгүй юу? Ингээ амьсгалаа удаан. Хамар битүү шүү дээ. Яг амьсгалаа гойг үнсгий авах гэсэн чинь
яг чатгаараа ингээд хамраараа ингээд гүнзгий амьсгал аваад тэгээ чатгаараа ингээд хадгалаад тэгээ чатгаараа удаан гаргадаг байхгүй юу. Тэгэнгүүт яах аргагүй маш богино хугацаанд хамаагүй намждаг. Нэрээ. Гэтэ хүмүүс энийг мэддэг ч гэсэн даанч туршиж үздэг. Нэр хамгийн алдартай арга мөртлөө нэр нэг туршиж байгаа юм дээ. Харин Би тийм. тэгтээ зөндөө тусчихсан. Сайн байна ганц удаа нэг л өдөр хэрэг болно шүү заяа. Ингээл ихэнхдээ ингээд сургууль дээр ашиглаждаг байхгүй. Ингээл хит урсаад гинж байгаа. Хүн болон өөрийнхөө ингээ уурыг яаж амархан гаргах вэ гэсэн тийм нэг онцгой аргатай болчихвол Өөрөө тэрийг ингээ мэдэрдэг. Тэгээд яг тэр үйлдэл хийхээрээ миний уур багсдаг гэж гэдэг тэгээд болчихвол тэр үйлдэл яг ууртай үедээ л олох хаа. Яг уургүй үедээ яг тэгж болох юм гэж бодоод бол нэмэргүй. нэмэргүй яг үнэ. Яг уурсан үедээ л бодож болохгүй бол. Уралсан үедээ туршиж үзээ тэгээд тэр нь үр дүнгээ өгч явах юм бол тэр аргаараа л ураа гадагшлуулаад тэгчих юм бол би өстой төргөө уртаа штэ би өстой уурлахаараа муухай штэ гэж өөрийгөө тэгж нөгөө дараа нь яахгүй байх буруутгахгүй байхгүй юу гимшихгүй байхгүй юу. Ингээ уурсан үедээ дууга хураасан дээр юм уу? Дууга чангасан дээр юм. Хэрвээ дуун чангараад хүмүүсийн сэтгэлийг гомдох үг хэлдэг бол хураасан дээр гэж бодож. Багшаа надад ингээд яг уураа гаргах нэг ганц нэг арга байдаг аахгүй юу? За. Алей яг Цаг өнгөрсөн гэс хэлчихдэг байгаа. яг тэрний ингээд өөрөө дуу сонсох дуртай. Тэгэхээр ингээд амар хурдан гарчдаг. Дуртай дуу сонсоод зөв. Хүүтэ ус ууж бол бүлээн бас. Ер нь ус уу. Ус ингээд залгилангууд бас ингээд хүн хорон Гоё ташилдаг. Ааха тий. Яг ингээд урилжсэн болоо ингээл алай гоё тийм Тэр тарьж яг байгаа. урилаа хоол нь хатсан байх та уурал үйл гоё бүр. Түрүү нөгөө би тэгсэн ш төвлөрөө хүмүүс рүү ингээ хашгирсан дээр ишээ хүмүүс рүү чанга дуурсан дээр юм уу дууга хураасан дээр юм гэсэн штэ. Дууга хураагаад тэр чигээрээ битгий яваараа за. Дараа нь заавал ингээд би тэр үед надад тийм үйлдэл хэлсэн чинь надад миний уурыг хүргэсэн надад таалагдаагүй шүү гэж дараа нь тэрээгээ хадгалахгүйгээр заавал хэллүүл зүгээр. Нөгөө уурлаад өнгөрөх биш. За окей. За нэвтрүүлэг маань бүр өндөрлөж. Дуусах гоорлаа. За амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Өнөөдөр уурлах нь буруу юу гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээ хариулт нь юу болж хуурсан бэлээ? Буруу юу? Юу лээ? Уурлах нь буруу юу? Үгүй буруу биш. Уурлах нь Буруу хэвэн. биш. Хэвэн тий. Уурлах нь буруу юу гэвэл уурлах нь хэвэн гэж Тэгээ хариулсан тий. үйлдэл ямар үйлдэл гаргаж байгаа юм чухал. Яг гоо баярлалаа төвлөр. Ямар үйлдэл гаргаж байгаа нь чухал та өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Өргөжлүүлэн гэр бүлийн радиогийн мэдээлэл болон нэвтрүүлгүүдтэй та хамтаагаараа түр баяртай. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж хожил өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.